Яг манайхан өнөөдрийнхөө бичлэгийн тавтай морил хэдүүлээ өнөөдрийн хичээлээр sentence completion төрлийн асуултан дээр хамтдаа ажиллан за хэдүүлэнгийнх нь ажиллаж байгаа материал бол IELTS Cambridge 19 сурлалын хамгийн ихний reading test байгаа. За тэгээд хэдүүлээ өмнөх бичлэгэн дээр бол мэдээж true false not given асуултын төрөл дээр 1-ээс 7 дугаар асуултанд бол хамтдаа хариулсан. Өнөөдрийн хичээлээр 8-аас 13 дээр хариулна гэсэн үг. За тэгээд уламжлал ёсоор би та хэлэд мэдээж унших ихээ харуулчих. За тэгээд та ерөөдөө бичлэгээ паузлж агаад уншаад босгочаарай. За би тэгээд яг 5 толч. 1 2 3 4 5. За тэр 5 секунд та ерөөдөө энэ ихийг хангалттай скриншот хийж авах хугацаа байсан байх. За энэ дотлын үлдсэн хэсгийг нь бас яг 5 секунд толч. Тэр оронд паузлж агаад уншаад босгочаарай. 1 2 3 4 5. За окей. Одоо даадыг уншсан гэж үзээд хэдүүлээ хамтдаа 8-аас 13 дугаар асуултанд хариултад явцгаая. За тэгэхээр хэдүүлээ sentence completion төрлийн асуултан дээр бол мэдээж өгөгдсөн ба хэрвээ гарчиг өгөгдсөн байвал хамгийн түрүүнд энэ өгөгдсөн гарчиг харах хэрэгтэй. За энэ гарчиг маань бол хэдүүлээ яг ямар төрлийн мэдээллүүдийг хайж байгаа вэ гэдэг үндсэн том зураглалыг өгнө. За тэгээд хэдүүлээ эхнээс нь шууд асуултаа уншаад явах юм бол Mike and Bob Bryan made changes to the types of used on the racket frames гэж байна те. За ихэд орчуулах юм бол мэдээж Mike болон Bob гэдэг хоёр хүн маань ракетныхаа энэ үндсэн хүрээн дээр нь ямар нэг өөрчлөлтүүд хийсэн те. Тэр өөрчлөлтүүдийн талаар хэдүүлээ мэдээллийг хайж болох нь байна. За тэгээд тэр мэдээллүүдийг хайж яг текстийн маань аль хэсэгт байгаа вэ гэж олж илрүүлэхийн тулд хэдүүлээ асуултан дээр өгөгдсөн байгаа түлхүүр үг буюу Mike, Bob, Bryan гэсэн энэ хоёр оноос нэр байна шүү дээ, хүний нэр. Тэгэхээр энэ хоёр оноос нэрээр хэдүүлээ энэ төрлийн мэдээлэл хаана байна вэ гэдгийг хурдтайгаар илрүүлж олно гэсэн үг. Хамгийн ихэнд. За ингэж guess одоо Mike, Bob гэж хаана байна гэж илрүүлж явж байгаад окей энэ ч Mike, Bob, Bryan гэдэг хэдүүлээ нэлээд хурдтай олчлоо шүү дээ. Тэгэхээр энэ хэсгийн хэсэгт хэдүүлгийнх нь хайж байгаа асуултын мэдээлэл байх магадaltaй гэсэн үг. Тийм учраас энэ хэсгийг илүү одоо ингэж хурдан скан хийх биш, арай илүү жоохон тогтож уншаад асуултын хариултыг олно гэсэн үг. За энэ хоёр нэртэй өгүүлбэр бол энэ ч эхэлж байна те. За тэгэхээр хэдүүлээ энэ миний тодруулж байгаа хэсгийг арай илүү анхаарал тавиад уншия. За тэгээд хариултаа олцгоо. Хэдүүлээ ракетны фрейм буюу хүрээн дээр нь хийсэн өөрчлөлтийн талаар мэдээлэл хайж байгаа шүү. За энэ өгүүлбэр дээр бол те ерөөдөө Флорида энтрээр явдаг ерөөдөө фреймүүдээ айгуу тийм одоо ийм өөрчлөлт хийдэг процессор явуулдаг, ийм үйлдвэрээр явуулдаг гэсэн ийм өгүүлбэр гарч иж байна. За тэгээд энэ өгүүлбэрийн ардаас гарч ирж байгаа өгүүлбэр нь болохоор эдгээр хүмүүс маань ерөөдөө зөвхөн ийм ракетны одоо тийм хэмжээ биш бүр ингээд өөр төрлийн будаж ингэж туршиж үзсэн гэж шүү дээ ракетн дээр. За өмнөх өгүүлбэр дээр бол ингээд ерөөдөө frames гэдэг үг ороод ирсэн учраас ерөөдөө энэ яг одоо энэ ракетны хүрээг нь яаж өөрчлөлт талаараа ярьж байна гэсэн ойлголтыг бол одоо ингэж өгч байгаа гэсэн үг. За тэгээд яг дараагийн өгүүлбэрт нь болохоор энэ frame буюу хүрээг нь яг яаж өөрчлөд байгаа юм бэ гэдэг талаар хэдүүлэнд нь мэдээллийг өгч байна. Тэгэхээр ерөөдөө хэдүүлээ энэ асуултын маань өгсөн асуулт маань юу байгаа вэ гэхээр change to the types of гэдэг ерөөдөө бас ингэж өөр төрлийн хүрээн дээр хийсэн өөрчлөлт гэхдээ арай юм өөр төрлийн гэдэг ийм төрөл зүйлтэй ийм өөрчлөлт хайх нь шүү. Тэгэхээр ерөөдөө хэдүүлгэн саяны тодруулж авсан өгүүлбэр дээр бол юу байсан бэ гэхээр different kinds of paint буюу хэдүүлгэн асуултын маань зөв хариулт нь бол paint болж таарч байгаа байхгүй. Ерөөдөө зөвхөн ийм ракетны хэмжээ биш, ийм өөр төрлийн өнгөнүүдийг туршиж үзсэн гэсэн өгүүлбэр өгөгдсөн байна. Тэгэхээр хэдүүлгэнийх нь асуултын маань зөв хариулт нь бол энэ ч paints гэдэг үг орж ирлээ. За тэгээд paint гэдэг нь яг paint гэдэг үгийг нь яг энэ цэгнүүд дээр нь орлуулад тавих юм бол за тэгээд хэдүүлээ бүтэн өгүүлбэрийг нь унших юм бол Mike and Bob Bryan made changes to the types of paints used on their racket frames гэсэн өгүүлбэр үүсэж байна. За тэгээд ерөөдөө яг зөв хариултаа орлуулангууд энэ ч гарч ирж байгаа өгүүлбэрийн маань утга яг текстэн дээр гарч ирж байгаа өгүүлбэрийн утгатай яг адилхан утга гаргаж ирж явах ёстой. Тэгж хэдүүлээ зөв ийсэн үү, буруу ийсэн үү, үгүй юу гэдгээ шалгана. Окей. За тийм учраас хэдүүлгийнх нь эхний асуултын хариулт бол paints байлаа. За дараагийн асуулт руу орцгоо. Тэгээд шууд 9 дугаар асуулт. Players were not allowed to use a spaghetti strong racket because of the amount of it created гэж байна. За ерөөдөө орчуулах юм бол spaghetti strong гэдэг нэртэй ракетыг бол хүмүүс одоо тоглогч нарыг ашиглахыг хориглосон. Яагаад гэх юм бол amount of it created
энэ нэг зүйл үүсгэжсэн юм байна. Энэ аркет нь яг тэр нь юу вэ? Тэ? Ерөөдөө тодорхой хэмжээгээр нэг зүйлийг цэгийг үүсгээд байсан юм байна. Тэр зүйл нь юу вэ гэдэг талаар хэлүүлээ хайж болно гэсэн үг. За тэгээд энэ асуултан дээр гарч иж байгаа түлхүүр үг маань бол spaghetti strong гэдэг нэртэй аркет буюу оноос нэр байна шүү дээ. Тэгэхээр энэ оноос нэрийг хэдүүлээ барьж аваад шууд мэдээлэлээ хурдтайгаар скан хийж илрүүлнэ гэсэн үг. За тэгээд сүүлийн асуултын маань хариулт нь хэдүүлэнд нь хаана гарч ирсэн бэ гэхээр энчээ гарч ирсэн. За тийм учраас хэдүүлэнд нь дараагийнхан асуултын хариулт бол энэ тодруулсан өгүүлбэрээс хоошоогоо байгаа гэсэн үг. Тэгэхээр хэдүүлээ энээс хоошоо гүйлгэж уншихдаа spaghetti strong гэдэг нэртэй оноос нэрийг гэс хайгаад болчих тэ. За энэ шүү дээ. Spaghetti strong гэдэг нэртэй оноос нэр байна. За тэгэхээр хэдүүлээ энэ оноос нэр гарч байгаа өгүүлбэр энчнээс эхэлж байна. За тэгэхээр хэдүүлээ ер нь энэ нэг хэсгийг арай илүү сайн тогтоод уншъя тэ. Асуулт хариултыг болохын тулд. За хэдүүлгийнх нь асуултын хариултыг бол яг энэ өгүүлбэр өгж байгааг л та хэд олж харсан ба. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ерөөдөө энэ аркет маань амар хэм top spin гэдэг зүйл юм байна. Top spin гэдэг зүйлийг бол одоо generate гэсэн гэж шүү дээ. That generated so much top spin that it was quickly banned by the International Tennis Federation гэж шүү дээ. Тэгэхээр ерөөдөө хэдүүлгийнх нь асуултан дээр бол тоглогч нар ашиглаж болохгүй гэсэн юм дүрм гарцсан энэ тэргээд гарч ирж ирсэн. За тэгээд ерөөдөө banned by International Tennis Federation гэхээр ерөөдөө яг paraphrase буюу адилхан утга илэрхийлж байгаа гэхдээ өөр үгээр илэрхийлсэн байгаа. Та хэд бол анзаарч байгаа бох те ерөөдөө утга нь бол адилхан тоглогч нар бол ашиглаж болохгүй энэ аркетыг яагаад гэхээр хитрхи их юм топ спин гэдэг зүйлийг гаргаадсан. За тэгэхээр хэдүүлгийнх нь асуултын маань зөв хариулт бол топ спин болж гарч ирлээ шүү дээ. Тест асуултын маань зөв хариулт нь бол. За тэгэхээр дараагийн асуулт руу орцгоё. So changes to rackets can be regarded as being as important as players' diets or the they do. Just that. Ерөөдөө аркетэнд хийх өөрчлөлт нь бол тоглогч нарын одоо ийм хоолны дэглэм бас өөр нэг зүйл шиг нь бүр ингэж айгүй чухалчилж авч үздэг болсон гэж штэ. Тэгэхээр ерөөдөө хэдүүлээ diet буюу тоглогчдын барьдаг ийм хоолны дэглэмээс гадна өөр чухал юу байгаа бэлээ гэдгийг хайх нь тэ. За тэгэхээр хэдүүлээ энэ дээр бол ямар нэгэн байдлаар тийм оноос нь нэр хэдүүлэн яг түлхүүр үг гэд бариад авчаар оноос нь нэр бол өгдөөгүй байна. Тийм учраас ерөөдөө өмнөх асуултын хариулт хаана байсан тэрнээс хойшоо гүйлгэж уншиж агаад олноо л гэсэн утгажилж хайж олноо гэсэн. Одоо нэгэсэндээ тэ хоолны дэглэм шиг чухал зүйлсүүдийг дурдж байгаа тийм утга зүүн хэсэг хаана байна. Тэр хэсгийг хайж олно гэсэн. Түүнээс одоо жишээлбэл хэдүүлээ оноос нь нэр түлхүүр үг одоо оноос нэрнээс өөр зүгээр энгийн үгийг түлхүүр үг гэж барьж аваад тэгж скан хийж олох юм бол хэдүүлээ угаасаа алтан яагаад гэх юм бол хэдүүлээ толгойг ирүүлэхээр маш их зүйлсүүдийг IELTS цаанаас нь бэлдэж тавьдаг. Тийм учраас хэдүүлээ яг оноос нэрл биш бол энгийн үг барьж тэгж скандж хайхгүй шүү. За хэдүүлээ заавал утгаар нь орлуулж яг энэ төрлийн өгүүлбэрийг уншаад заавал утгаар нь утгажилж скан хийж хайж болно. За тэгэхээр хэдүүлээ дайтаас нь өөр чухал зүйлсүүд тэ юу байна гэдгийг хэдүүлээ хайж болцгоо. За энэ ч бол сүүлийн асуултын хариулт гарч ирсэн шүү дээ. За тэгэхээр хэдүүлээ энэс хойшоо уншнаа гэсэн үг. Бэжда. За энэ ч ерөөдөө ингээд бандуулсан гэсэн мэдээлэл өгснөө. За гэхдээ ерөөдөө нэг 10-20 жилийн дараа аркетэнд хийх өөрчлөлт нь бол ингээд хүмүүсийн ингэж аркетаа өөрчлөх нь бол маш энгийн зүйл болсон. За тэгснийхээ ардаас өгүүлбэр нь болохоор today it is in many ways an aspect of the game that is equal in significance to nutrition or training гэж шүү дээ. За тэгэхээр ерөөдөө аркетаа өөрчлөх нь бол энгийн зүйл болсон. Тэгээд ерөөдөө айгүй олон байдлаараа одоо ийм тоглогч нарын одоо nutrition буюу одоо хоол зүй болон бэлтгэлтэй адилхан тэнцүү төвшнийг юм чухалчилж авч үздэг зүйл нь болцсон гэсэн утгатай өгүүлбэрийг бол хэдүүлэнд нь өгч जैन. Тэгэхээр хэдүүлээ төрүүлсэнчлэн яг ялгаагүй одоо diet гэдэг үгийг бариад хайх гэдсэн бол те diet гэдэг үгийг түлхүүр үгээ болгоод хайх гэдсэн бол хэдүүлээ ингээд хизээж олохгүй төрөлдөх байсан байна шүү дээ. Ягаад тэгэхээр яг текстэн дээр бол diet биш
nutrition гэдэг ойролцоо утгатай үгээр нь орлуулад өгсөн байгааг бол та харж байгаа байх. За тэгээд nutrition or training гэж байна те. Хооллолт эсвэл бэлтгэл гэсэн зүйлийг одоо мэдээллийг өгсөн байгаа учраас хэдүүлгийнх нь асуултын хариулт нь бол зөв хариулт нь бол training болж таарлаа шүү дээ. За тэгээд мэдээж training гэдэг үгээ цэгнийх нь оронд орлуулж бичээд өгүүлбэрээ дахиад ингээд бүтнээр нь унших юм бол яг адилхан утгыг агуулж байгаа учраас хэдүүлгийнх нь бичсэн хариулт зөв үү гэсэн үг. За дараагийн асуулт. All rackets used to have natural strings made from the of animals гэж байна. За ерөөдөө бүх ийм ракетнууд нэг амьтны нэг зүйлээр хийгдсэн одоо яг ийм натурал хийгдсэн уяанууд нь нэг амьтны нэг зүйлийг ашиглаж хийгдсэн юм байна тий. Ерөөдөө энэ өгүүлбэрийг унших юм бол та яг тэр амьтных нь made from the of animals гэж байна тий. Тэгэхээр ерөөдөө амьтны нэг зүйлийг ашиглаж хийдэг болж таарлаа. Тэр зүйл нь юу вэ гэдгийг хэдүүлээ олно гэсэн үг. За 14 дугаар асуулт бас ялгаагүй ямар нэгэн тийм оноос нэр түлхүүр үгээ оноос нэр өгдөөгүй тийм учраас хэвлэлд нь түлхүүр үг байхгүй гэсэн үг. Тэгэхээр үргэлжлүүлээд өмнөх асуултын хариулт хаана байна? Энчнээс хэдүүлээ хоошоогоо утга зүгээр нь скандж хайж болно гэсэн үг. Окей. За энэ ч бол хэдүүлгэн асуултын зөв хариулт бол гараад ирлээ. За сая миний хийсэн зүйл юу вэ гэхээр ертөөсөө хэдүүлээ өмнөх асуултын хариулт энд байсан учраас зүгээр л би энээс хоошоо хэсгийг нь гясгүүлгэж уншиж байгаад яг утга зүйн хувьд таарж байгаа хэсэг энэ хэсэг гараад ирлээ. Тэгэхээр ерөөдөө шууд энэ хэсгийг зогсоогоод дахиж би давтаж уншаад за тэгснийхаа үүдэнд яг саяны асуултын хариултыг бол олчлоо. Та хэд ч гэсэн олсон байгаа байх гэж найдаж байна. За тэгэхээр хэдүүлээ хамтдаа энэ өгүүлбэрийг орчуулъя те. За нэгэн цагт бол бүх одоо тенсний ракет бол тенсний бүгд бол ийм strong байсан. За тэгээд тэр strong нь яг юугаар хийгддэг вэ гэхээр natural gut made from the outer layer of sheep or cow intestines гэж байна те. Тэгэхээр нэг ёсондоо одоо ийм хэдүүлгийн асуултан дээр бол амьтны нэг зүйлээр хийгддэг. Тэгэхээр тэр амьтны нэг зүйл нь юу вэ гэдэг хэдүүлээ олох гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ асуултан дээр хэдүүлээ gut юм уу intestine гэдэг энэ хоёр зүйлийн нэгийг нь бичиж болно гэсэн үг. Тэгэхээр ерөөдөө gut intestine хоёр бол ерөөдөө хоёулаа бичигдэж болно. Яагаад гэхээр хэдүүлгийнх нь асуултан дээр or гэдэг холбоос үгийг оруулаад өгсөн байгаа учраас. Тийм учраас ерөөдөө одоо хоньны одоо юм гидс юм эсвэл co-intestine энэ хоёрын аль нэгээр нь л хийдэг гэсэн мэдээллийг өгсөн байна. Тэгэхээр энэ хоёрын алийг нь ч бичиж болно. Яагаад гэх юм бол утга зүйн хувьд л хоёулаа зөв таарна гэсэн үг. Хэдүүлгийнх нь одоо асуултаа буцаагаад харах юм бол зөвхөн one word only гэдэг өгсөн байгаа учраас хэдүүлэнд нь яг амьтны хоёр зүйлээр хийж болт юм байна. Тэгэхээр тэр хоёр зүйлийнхаа аль нэгийг нь л бичиж болно гэсэн үг. За тэгээд угаасаа одоо жишээлх юм бол энэ асуултан дээр animal биш sheep гэдэг үг байсан бол хэдүүлээ goat гэдгийг нь бичнэ. Хэрвээ animal-ийн оронд эсвэл cow байсан бол intestines гэдэг үгийг бол бичнэ гэсэн үг. За тийм учраас хэдүүлээ зүгээр л яг том зургаар animal гэж бичигдсэн байгаа учраас тэр хоёрын аль нэгийг нь бичиж болно гэсэн үг. Би бол хувьдаа өөрөө ажиллаж байхдаа бол goat гэдэг үгийг бичсэн байгаа. За тэгээд тийм учраас хэдүүлгийнх нь 11 дугаар асуултны зөв хариулт бол 2 хариулт бичиж болох байна. За тэгээд хэдүүлээ 12 дугаар асуулт руу орцгоё. Pete Sampras had metal put into the frames of his rackets гэдэг өгүүлбэр байна. За тэгэхээр хэдүүлэнд нь та бүгдээрээ харж байгаачлан Pete Sampras гэдэг оноос нэр өгсөн байна. Тэгэхээр хэдүүлээ энийг түлхүүр үгээр болгож урдаа бариад мэдээл Pete энэ асуултанд хариулж болох үс мэдээлэл хаана байна гэдгийг хурдтайгаар олж болно гэсэн үг. За тэгээд ерөөдөө Pete Sampras энэ өгүүлбэрийн утга нь юу вэ гэхээр ерөөдөө ямар нэг юм металл зүйл тий одоо ракетныхаа энэ хүрээлүү хийдэг юм ямар нэгэн тийм металл зүйл байсан юм байна. Тэр металл зүйл нь яг юу юм бэ
гэдгийг хэдүүлээ олно гэсэн. За тэгэхээр хэдүүлээ Pete Sampras гэдэг түлхүүр үгээрээ Guess Scanned олчихъя. Хэдүүлээ өмнөх асуултын хариулт хаана байлаа? Энэ шүү дээ. За энэ тодруулснаас хойшоо хэдүүлээ. Оноос нэрээ хагаад ивчих. Pete. Pete Sampras. Окей. Энэ шүү дээ. За хэдүүлээ сурттайгаар олчихлоо. За тэгээд Pete Sampras-гийн орж байгаа өгүүлбэр нь хаана вэ? Окей. За энэ хэсгийг хэдүүлээ арай илүү жоохон тогтоод уншия. Энэ хэсэг дээр бол ямар нэгэн тийм металл зүйл аркадныхаа хүрээлүү хийдэг гэж дурддагцсангүй. Тэгэхээр ихэд доошоо дахиад жоохон тогтоод уншия. За тэгэхээр other changes to the frame involve the handle гэж тийм. Ерөнхийдөө frame-ын дээр нь хийсэн бас нэг өөрчлөлтийн талаар ярих гэж байна. Тэгэхээр энэ хэсэгт хэдүүлгийнх нь хариулт байж магадгүй. Тэгэхээр сайн тогтоод уншицгаая. Shape of the handles. Би энэ асуултын хариултыг хаанаас оллоо? За guys, би өөрөө асуултын хариултыг олохоо бийсэн шүү. Төрүүлж хэдүүл дахиад ихнээс нэг уншиж байгаа энэ хэсгийг. Rackets. Окей. Асуулт маань. Аркадныхаа frame буюу хүрээлүүн ямар нэг зүйл хийдэг. Тэр нь металл. Энэ weight штэ зүг хариулна. Weights. Окей. Ерөөдөө би металл гэдэг үгэнд ихтгэхийг төвлөрөөд металлтай л холбоотой юм байх та гэж бодод байсан чинь яг үнэндээ энэ хавьд ерөөсөө металлтай холбоотой юм харагдахгүй байна. Тийм учраас ерөөдөө яг илүү аркадныхаа racket frame гэдэг дээрээ илүү төвлөрөе гэж бодох юм бол racket frame луг юу гэдэг вэ гэхээр 4 to 5 lead weights into rackets буюу илүү юм хүндрүүлэгчийн хийдэг байсан гэж шүү дээ. Тийм байна. Манай Pete Sampras бол. За тэгээд ерөөдөө Pete Sampras-тай холбоотой хэсэг бол энэ үрээ дуусчаад. За тэгээд ерөөдөө ингээд players гэдэг ингээд илүү том зургаар нь зүгээр юм тоглогч нарыг хамаатал явуулчихын. Тэгэхээр ерөөдөө угаасаа эндээс хойшоо унших хэрэггүй байсан юм байна. Хэдүүлээ зүгээр яг энэ хэсгийг уншаал хариултаа олчих байсан юм биш үү. Би сая жоохон өөрөө чухал удчихлаа. За окей, юу ч сан хэдүүлийнхаа зөв хариулт бол weights гэсэн үг. За тэгээд хэдүүлээ дараагийн асуулт руу орцгоё тийм. So Pete Sampras had metal weights put into the frames of his racket. Yep. Зөвд таарч тийм. За дараагийн нь болохоор бас ялгаагүй хэдүүлэн оноос нэр өгсөн байна. За ийм нэртэй хүн change the on his racket handles. За энэ нэртэй хүн бол ерөөдөө аркадныхаа энэ бариулт дээр нь бас нэг юм нэг зүйлийг өөрчилсөн юм байна. Тэр зүйл нь юу вэ гэдгийг хэдүүлээ хайж болж байгаа тийм. За мэдээж өмнөх асуултын маань хариулт бол эндээс шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ энэс хойшоо уншнаа гэсэн үг. За мэдээж мань хүний оноос нэр маань л хийж байгаа тийм. За тэгэхээр мань хүн ерөөдөө бариулан дээр юу өөрчилсөн бэ гэдгийг хэдүүлээ одоо энэ хэсгийн өгүүлбэрийг уншаад олцгоё. Ерөөдөө мань хүн бол replaced the original grips of his rackets гэж тэ. Grip гэдэг чинь угаасаа юм барьдаг гэсэн шүү дээ. За тэгээд юугаар өөрчилсөн бэ гэхээр илүү юм нарийнхан болгож өөрчилсөн гэж байна. Тэгэхээр ерөөдөө та харж байгаачлан хизээч IELTS-ийн reading дээр бол
хэдүүлэнд нь хариултаа яг адилхан үгээр бол өгөхгүй. За тэгээд жишээлх юм бол сая change гэдэг үгийг replaced гэдэг энэ ч оруулаад ирсэн байна. За grip гэдэг үгийг бол handle болгоод оруулаад ирсэн байна. Тэгэхээр ерөөдөө мань хүн бол яг зүгээр юм grip-ийг нь өөрчилсөн, илүү нарийнхан зүйл болгож өөрчилсөн юм байна те. За тэгэхээр хэдүүлгийнх нь 13 дугаар асуултын маань зөв хариулт нь бол grip болж таарлаа шүү дээ. За тэгээд ийм байна. Энэ мэтчлэн sentence completion төрлийн асуултан дээр хэдүүлээ хариулаад явна. Оо ёп, миний камер яатсан бэ? Яп. За тэгэхээр ингэж хариулаад явна гэсэн үг шүү. Би тэгээд саяжангаа ийм би өөрөө камерт ороогүй яриа явсан юм шүү дээ. За guys, ерөөдөө миний царайнаас илүү яг хэдүүлгийнх нь ажиллаж байгаа материал илүү чухал учраас та миний сайн тайлбарсан бүх зүйлсүүдийг ойлгож авсан гэж найдаж байна. За тэгээд хэдүүлээ дараагийн бичлэгээрээ reading passage 2 still IELTS Cambridge 19 дээр ажиллана. Гэхдээ хэдүүлээ бүтэн нэг passage буюу бүтэн нэг ихээ ажиллаад дуусгацсан. За тэгээд passage 2 буюу 2 дугаар их дээр ажиллана гэсэн үг. За тэгээд 2 дугаар их дээр бол аюу сонирхолтой асуултууд бас орж ирнэ. За энэ дээр болохоор та харж байгаачлан 14-өөс 19 дугаар асуулт бол paragraph matching төрлийн асуулт байна. За тэгээд хэдүүлээ энэ асуултын төрлүүдээр ч хамтдаа ажиллаж хамтдаа practice хиймээр байх юм бол та миний дараагийн YouTube-ийн бичлэгийг хүлээж байгаарай. Би аль болох бас удаахгүй өдөр болгон оруулаад явахыг хичээж байгаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай guys.